Сайн байцгаана уу үзэгчдээ. Сайн уу Улаанбаатар нэвтрүүлэг маань хөөрхөн дадал хаяг дээр контент бүтээгч анх хоёр миний биеэр үргэлжилж байна. Энэ удаагийн дугаараараа та бүхэндээ бас нэгэн хэрэгтэй мэдээллийг бэлтгэсэн байгаа. За сар шинийн баяраар айлд очингууд гарахт нь бэлэг өгдөг цөөхөн хідэн түгээмэл бэлэгнүүдийн нэг бол яалтчгүй салфеткан маск гэдэг. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ салфеткан маскны зөв хэрэглээний талаар тайлбарлаж өгье гэж бодлоо. За юуны төрөнд салфеткан маск гэдэг бол арьс арчилгаанд арьсыг чийгшүүлэх, тайвшруулах, хөгшрөлтийн эсрэг дээрэс нь гэрэлтүүлэх, цайруулах гэх мэт маш олон үйлчилгээтэй хамгийн хямд төсөр бөгөөд амархан арьс арчилгааны нэг байдаг байгаа. За хамгийн түгээмэл байдаг салфеткан маскны хувьд бол чийгшүүлэх маск байгаа. За доторх орц найрлагын хувьд бол гиалуроны хүчил, глицерин, алой гэх мэт орц найрлагууд бол орсон байдаг. Энэхүү чийгшүүлэх үйлчилгээтэй маскны хувьд бол хуурай, ус дутагдсан арьсанд бол нэн тохиромжтой байдаг. Мөн өдөр тутамд хамгийн тохиромжтой маскны нэг байдаг. За дараагийнх нь бол цайруулах үйлчилгээтэй маскнууд байдаг. Орц найрлагын хувьд бол витамин С, ниасинамид, мөн сувдны ханд гэх мэт орц найрлагууд орсон байдаг. Энэхүү цайруулах үйлчилгээтэй маскны хувьд бол арьсны өнгийг жигд болгох мөн бор олон бараан толтнуудыг арилгах зорилготой байдаг. За харин хөгшрөлтийн эсрэг маскны хувьд бол доторх орц найрлага нь коллаген, пептид хэмээх орц найрлагууд бол дийлэнхтэй орж өгсөн байдаг. Арьсыг чангалах, уян хатан болгох үйлчилгээтэй. Харин тайвшруулах буюу эмзэг арьстай хүмүүсийн хувьд бол доторх орц найрлагуудын хувьд алоe vera, центела, ногоон цай хэмээх орц найрлагатай маскыг авч хэрэглэх нь зүйтэй байдаг. За энэхүү тайвшруулах орц найрлагатай маскны хувьд бол улайд эмзэгчсэн арьсыг тайвшруулах, мөн батг гарах тэр эрсдлийг нь бууруулах үйлчилгээтэй байдаг. За хамгийн сүүлд бол цэвэршүүлэх маск гэж байгаа. За энэ маань өөрөө нөгөө хар батгач гэдэг юм уу те. Тэрхүү зүйлсүүдийн маань цэвэрлэж өгөх үйлчилгээтэй эсвэл bubble mask нөгөө хөөсөн маскнууд бол энд орчдөг. За үүний орц найрлагын хувьд бол цайрын ханд, нүүрс, шавар гэх мэт зүйлсүүд бол орсон байдаг. Цэвэршүүлэх буюу цэвэрлэх маскны хувьд бол тослог арьсанд бол нэн тохиромжтой, нүх агшааж тослог багасгах үйлчилгээтэй байдаг. За энд харагдаж байгаа маскны хувьд бол хамгийн түгээмэл олдох боломжтой маск байдаг. Энэ маань өөрөө cotton буюу целлюлоз шийт маск байгаа. За давуу талын хувьд бол хөнгөн, дээрэс нь нүүрэн дээрээ тавьсан байж хат бол арьс тийм амьсгалж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Үүнээс гадна үн хямд, олдоц их. Дээрэс нь өдөр тутамдаа хэрэглэхэд бол давуу талтай байдаг. За гэхдээ энэ масканда сул тал гэж байгаа. Нүүрэнд сайн наалдаж өгдөггүй, сууж өгдөггүй, унах гад байдаг. Дээрэс нь доторх эссенс нь айгүй хурдан хатах гад байдаг. Мөн дээрэс нь идэвхтэй найрлага нь гүн шингэх чадвар жоохон бага байдаг. Мэдээж үний хувьд бага учраас. За харин энд харагдаж байгаа жоохон сетгэн чимшиг материалтай маскыг та бүхэн бас хэрэглэжсэн бах. Энэ маскны нэршлийн хувьд бол non-woven fabric sheet mask хэмээн нэрлэдэг. За давуу талын хувьд бол нүүрний хэлбэрт бол маш сайн таарж өгдөг. Дээрэс нь эссенс нь нүүрэнд жигд сайн тархаж өгдөг. Мөн дээрэс нь удаан чигээ барьж өгдөг. Гэхдээ маскны хувьд бол жоохон юм сетгэн юм шиг хатуу материалтай учраас нөгөө нэлээх батхтай арьсны асуудалтай хүмүүс хэрэглэхэд бол арьсыг жоохон эмзэгшүүлэх гэдэг сул талтай байгаа. За харин та бүхэн маань яг энэ зурган дээр харагдаж байгаачлан бүр юм гелайс маск хэрэглэжсэн байх гэж би бол бодож байна. За энэ маскны хувьд бол биоцеллюлоз шийт маск хэмээн нэрлэдэг. За давуу талын хувьд бол маш сайн наалдаж өгдөг нүүртээ. Ер нь бол ямар ч хөдөлгөөн хийсэн нүүрнээс ундаггүй маш сайн наалдаж өгдөг. Дээрэс нь чигийг удаан барьж өгнө. Мөн идэвхтэй найрлага арьсны гүн рүү шингэхдээ маш чадвартай маск байгаа. За сул талын хувьд жоохон үнэтэй. Мөн дээрэс нь бага зэрэг арьсан дээр зузаан мэдрэмж төрүүлээд байдаг. За хамгийн сүүлд бол та бүхэн бас иймэрхүү маскыг хэрэглэжсэн байх. Нөгөө нүүрэн дээрээ 4-5 цагийн орон ч гэдэм үү эсвэл шууд 50-д унтаж болдог маск байдаг. Бүр ингээ өнгөн цайраад арьсанд бүр ингээ шингэчдэг тийм маск байдаг. За энэ маскны нэршлийн хувьд бол hydrogel sheet mask хэмээн нэрлэдэг. За энэхүү маскны давуу тал нь юу вэ гэхээр нүүрэн дээр тавьсан тохиолдолд нөгөө халуу түүгээд исэн эсвэл хавнтай байсан арьс маань шууд температур нь багасаад хавн нь бууж өгдөг байгаа. Мөн дээрэс нь арьсыг чангалж байгаа мэдрэмжийг өгдөг. Мөн дээрэс нь удаан хатаж өгдөг байгаа. За сул талын хувьд бол жоохон хүнд гулсах магадaltaй байдаг. Дээрэс нь жоохон үнэтэй талтай байгаа. Гэхдээ энэ маскны хувьд бол миний өөрийн хувийн туршлагаас харахад бол шийт маскын дундаа хамгийн сайн үр дүн үйлчлэгээ өгдөг маск бол энэ hydrogel хэмээх энэ төрлийн маскнууд бол байдаг. За тэгвэл дийлэнх тохиолдолд хүмүүс заримдаа салфеткан маскыг жоохон буруу хэрэглэх гэдэг талтай байдаг. Тэгэхээр би та бүхэндээ яг салфеткан маскыг яаж хэрэглэх ёстой талаар нь зөвлөгөө өгье. За хамгийн түрүүнд та бүхэн маань оройн цагаар ч юм уу эсвэл өглөөний цагаар хэрэглэж байгаа бол бас ялгаатай. Хэрвээ та орой салфеткан маскыг хэрэглэж байгаа бол нүүр цэвэрлэхдээ нүүрээ цэвэрлэгчээр зөөлөн цэвэрлэгчээр нөгөө давхар цэвэрлэгээ хийгээд өгнө. За үүний дараа будаг болон тэр арьсан дээр байгаа бүхэл бохирдол маш сайн арилж өгсөн байх хэрэгтэй. За түүний дараагаар бол тонер
төрхөж өгнө. Та нар бол арьсны нөгөө дараагийн степүүдийн маань хүлээж авах тэр бүтээгдэхүүнүүдийг маань арьс маань хүлээж авах тэр pH-ийг нь тэнцвэржүүлж өгдөг. Дээрээс нь нүхийг маань бэлтгэж өгдөг байгаа. За харин одоо яг гол тэр маск тавих шат маань эхэлж байна. За савлгааг задлаад болгоомжтой маска дэлгэж өгөх хэрэгтэй. Дэлгэж явах явцад урах болон маска гэмтэх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр уутнаас нь маска салгаж авахдаа маш болгоомжтойгоор авах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь маск маань өөрөө нүд болон амны хэсэг маань бол хоосон байдаг. Тэгэхээр яг тэр хэсэг дээрээ тааруулаад хоосон зайгаа тэр нүд болон ам дээрээ тааруулаад тавиад өгнө гэсэн үг. За харин маска тавихдаа эхлээд тухнаасаа дунд хэсэг руугаа тэгээд доод хэсэг руугаа гэсэн дараалалаар тавьж өгөх юм бол маск нүүрэн дээр илүү сайн жигд тарж өгөх боломжтой байдаг. За мөн маска тавихдаа энэ тэндээ хий оруулах, нүх гарахгүй байхыг хичээгээрэй. Аль болох жигд тавьж өгөх хэрэгтэй байгаа. За харин тэр доор харагдаж байгаа хүлээх хугацааны хувьд бол дийлэнх маскнууд бол 15-аас 20 минут бол тавьж өгдөг. Гэхдээ түрүүний хэлсэн нөгөө хайдрожел маск, удаан тавьдаг маскнууд бол хүний өөрийнх нь хэрэгцээнээс нь шалтгаалаад 4-өөс 5 цаг аль эсвэл шууд маска тавьчаад унтаад өглөөнөө бас авч болдог тийм маскны төрөл өгдөг. Тэгэхээр та хэрэглэж байгаа маскныхаа артлын заавар хэсгийг харах хэрэгтэй. Яг хэдэн минут тавь гэсэн байна. Яг тэр хугацаанд нь л тавих хэрэгтэй байгаа. А хэрвээ хэтрүүлэн тавих юм бол нөгөө өөрийнх нь масканд байгаа эссенс нь хатснараа эргээд бидний арьсан дотор байгаа тэрхүү чигийн маань маскны материал сорж авдаг. Тэгэхээр та яг маскны зааврын дагуу 15-аас 20 минут гэсэн бол тэр хугацаанд нь 4-өөс 5 цаг гэсэн бол яг тэр хугацаанд нь маска тавьж өгөөрэй гэж зөвлөх нь байна. За үүний дараагаар та маска авсны дараагаар шууд одоо тосоод өрхөж бол болохгүй. Шингээх хэрэгтэй. Нөгөө нэг гарынхаа өндгөөрөө маш зөөлөн үлдсэн эссенсээ бол арьсан дээрээ шингээгээд өгөх хэрэгтэй байгаа. За маскнаас үлдсэн чигээ маш сайн шингээж өгснийхаа дараагаар тэрхүү чигээ түгжиж өгөх нь бол хамгийн чухал степ байгаа. Тэгэхээр та өөрийнхөө хэрэгэлдэг крем болон тосоо маш нимгэн дүрхэж өгөөд тэрхүү одоо нүүрэндээ авсан говь чигнүүдээ тосоороо түгжиж өгөх шаардлагатай байгаа шүү. За мөн дээрээс нь та бүхэндээ анхааруулж хэлэх нэгэн зүйл бол хүмүүс нэг удаа хэрэгэлсэн маска, нэг удаагийн салфеткын маскыг хэрэглээд дахиад уутанд нь хийгээд хадгалаад дараа нь өөр нэгэн одоо жел ч юм уу тий дүрээд хэрэглээд байдаг тийм тохиолдол бас байдаг. Энэ бол ариун цэврийн хувьд бол маш болохгүй зүйл байгаа. Тэгэхээр та бүхэн нэг удаагийн маск гэдэг бол нэг л удаа хэрэглэх ёстой гэдгийг сайн санаж авах хэрэгтэй байгаа. За арьс арчилгаа болон гоо сайхны булангийн маань ивент тэтгэгч байгууллагаар Солонгосын Inari гоо сайхны брэнд бол хамтран ажиллаж байгаа. Сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань цааш үргэлжилж байна. Нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Баярлалаа, баяртай.